Эзний өдрийн мэнд хүргэе. Бүгдээрээ хамтдаа Үүс 9-р бүлгийн 26-аас 30 дугаар ишлэгийг уншъя. За тэгээ та бүгдийн гар дээр бичисийг тавьсан байна. За тэгээд надтай хамт гүйлгээд уншаарай. Үүс 9-ийн 26-аас 30 гэсэн хэсгийг уншъя. Шаул Иерусалимд очиод дагалдагчдтай холбоо тогтоох гэсэн боловч цаадуул нь түүнийг дагалдагч болсон гэдэгт итгэсэнгүй. Бүгд түүнээс айж байлаа. Харин Барнаб түүнийг элч нар дээр авч очиод хэрхэн хамтдаа эзнийг харж эзэн түүнтэй хэрхэн ярьсан талаар нь цаашлаад тэрээр Дамаскт Есүсийн нэрээр зоримог шийдэмгий номлож байсныг нь ярьж өгчээ. Ийхүү Шаул тэдний дунд ороод эзний нэрээр шийдэмгий номлож Иерусалимд ирж очин байх болжээ. Тэрээр грек хэлтэй Иудачуудтай мэтгэлцэж байсан учраас тэд түүнийг хөнөөхийг оролдов. Ахан дүүс энэ тухай мэдээд Шаулыг Кайсар хотод аваачиж тэндээсээ Тарс хот руу явуулваа. Амен. За би өнөөдөр эзний үгийг та бүхэнтэй эвлэрүүлэгч гэдэг сэдвээр хуваалцъя. Эвлэрүүлэгч гэдэг сэдвээр эзний үгийг хуваалцъя. Тэгэхээр бидний уншиж байгаа энэ хэсгээр гарч байгаа Шаул гэдэг хүн бол Иерусалимийн Христэд итгэгчдийн дайсан нь байсан цагтаа. Христэд итгэгчдийг барьж аваад шороо оронд хийдэг, хордог. За тэгээд тамлан зовоодаг. За бүр тэр байтугай Иерусалим дахь итгэгчдийг бүр барьж хорж дуусаад тэгээ бүр Дамаск руу явж Дамаск хотод, Сирийн Дамаск хотод байгаа Христ итгэгчдийг барьж авч бүр хорихын тулд тэрүүн тахилчаас зөвшөөрөл аваад бүр Сирийн Дамаск хот руу явж исэн ийм хүн байгаа. Христ итгэгчнэрт дургу. Христэд итгэгчдийг хавчдаг. Энэ хүн тэр хүмүүсийн бол мууг нь үздэг. Ийм хүн байсан. За гэтэл энэ хүн бол замдаа эзэн Есүс Христтэй үзэгдэл дотор уулзаж Есүсийн тэр хурц гэрлийг хараад энэ хүн бол өөрөө ирэхгүй Христийн алдрын өмнө өвдөг сөхрөн унсан байна. За ингэж энэ хүн Есүс Христэд итгэсэн. За энэ талаар бид нар өнгөрсөн бүтэн сайн өдрийн номлол дээр хамтдаа суралцсан байгаа. За энэ талаар та бүхэн маань санаж байгаа гэж бол би эргэлзэхгүй байна. За ингээд Шаул маань Дамаскт очиод Есүс Христэд итгээд за тэгээд тэнд байх хугацаанд бусдад Есүсийн тухай ярьж өгөөд за тэгээ удалгүй өөрийнхөө одоо анх гарсан Иерусалим хот руугаа буцаж ирсэн байна. Ингээ буцаж ирээд Иерусалим дахь Христэд итгэгч нартай холбоо тогтоогоод тэдний хүрээлэлд орох гэсэн чинь нөгөө Шаулыг чи хүлээж авахгүйсэн. Саулыг хүлээж авахгүйсэн. Яагаад гэвэл одоо өмнө нь Иерусалимийн чинь төвөөс нөхөр байхгүй. Иерусалимд байсан Христийн сүмийг бол та тараасан хүн байхгүй юм чинь. Та самарсан гар байхгүй юм чинь. Тэм учраас Христэд итгэгч нар айгаад байна шүү дээ. Ерөөсөө одоо Шаултай холбоо тогтоохыг бол хүсэхгүй нь, хүрээлэл дотор оруулахыг хүсэхгүй нь. За гэтэл Барнаб гэдэг хүн гарч ирлээ. Тэр хүн гарч ирээд яасан гэхээр Саул буюу Шаулыг Иерусалимийн элч нар дээр дагуулж ицсэн байгаа. Өөрөөр хэлбэл цуглааны удирдагч нар дээр Иерусалимийн Христ итгэгчдийн сүмийн удирдагч нар дээр дагуулж очиод танилцуулаад энэ хүн үнэхээр Есүс Христэд итгэсэн байна, итгэж болсон байна. Дамаск явах замдаа Есүс Христтэй учран уулзжээ. Ингээд Есүс түүний зүрхэнд хүрснээр Есүсийг харснаар энэ хүн ингээд Есүс Христэд итгэжээ гэдгийг нь Барнаб Шаулын өмнөөс одоо танилцуулаад ярьж өгсөн байна. За ингээд Христэд итгэгчдийн хүрээлэлд энэ цаг үеэс эхлээд Саул маань буюу одоо шинэ орчуулга буюу энэ стандарт Монгол орчуулган дээр хэлэгдэж байгаагаар бол Шаул маань одоо Христ итгэгчдийн хүрээлэл дотор орж ирсэн байна. За ингээд ороод яасан гэхээр тэдний дунд ороод эзний нэрээр шийдэмгий номлож Иерусалимд ирж очин чөлөөтэй орж гарч Христэд итгэгч нарын дунд одоо аль хэзээний тэдний нөхөрлөлд нь бол ингэж орж ингэж эхэлсэн байна. За энэ Шаулыг Христийн чуулгантай холбож өгөх ажлыг хэн хийсэн бэ гэхээр Барнаб хийсэн. За Барнабын тухай өмнө нь бид нар 4-р бүлэг дээрээс хамтдаа сурч ирсэн. Үүс номын 4-р бүлэг дээрээс сурч ирсэн. Барнаб бол тайвширлын хүү гэдэг хочтой Йосеф гэдэг залуу байхгүй. Өөрийнх нь жинхэнэ нэр нь Йосеф. Гэхдээ Христэд итгэгч нар түүнийг Барнабас гэж нэрлэдэг. Барнабас гэдэг нь арамей хэлээр юу гэсэн үг вэ гэвэл урам зориг өгдөг тайвширлын хүү гэсэн утгатай тийм нэртэй. За ингээд Барнаб бол Христэд итгэгчдийн дунд бусдыг их урамшуулдаг, зоригжуулдаг, босгон байгуулдаг гэдгээр их алдартай хүн байсан. За тэр бүр өөрийнхөө эдлэн газрыг худалдаад мөнгийг нь авчраад бүр цуглаандаа өргөл болгоод өргөж исэн. За тэр үед бол ийм уут байгааг л ахал та. Тэгээд үн өртгийг нь авчраад бүр элч нарын хөлд ингэж авчирч бүр тавьж исэн байгаа. Тэрүүгээр нь ядуу хүмүүсийг хооллох ажлыг
тухайн үедээ Иерусалимийн сүм чуулган зохион байгуулж ирсэн шүү дээ. Тэгэхээр Барнаб бол Иерусалим чуулган дотор бол үнэхээр хүндлэл хүлээсэн нэгэн байсан. Олонд танигдсан нэгэн байсан. Маш их зөв сайн харилцаатай нэгэн байсан. Тэр бол элч нарын нэг байгаагүй, номлогч байгаагүй, алдартай одоо юу гэдгийг тийм ээ гайхамшиг хийдэг хүн байгаагүй ч гэсэн хүмүүсийн дунд нэг байж идэг нэг чухал нэг хүн байдаг та. Яг нэг тийм л хүн байсан. Бусдыг хооронд нь холбож өгдөг, сэтгэлээр унсан нэг нэгийг сонсож өгдөг, залбирж өгдөг, урам мөгдөг, босгон байгуулдаг. Тийм ч учраас итгэгч нар бүгдээрээ нийлээд түүнийг сүлдээ жинхэнэ нэр Йосефаар нь биш, бүр Барнаб гэдэг нэрээр дууддаг болцсон байх вэ. Тэгэхээр нөгөө Барнаб маань одоо гарч ирээд ажиллаа хийж байна. Өөрийнхөө одоо үндсэн дуудлагыг хэрэгжүүлж байна. Үндсэн бэлэг авьяасынхаа дагуу Барнаб маань одоо чуулгандаа үйлчилж байна. Юу вэ гэсэн чинь Шаул чуулган дотор нь нэвтэрж орох гэсэн чинь ордгүй. Хүлээж авдаггүй нөгөөдүүл нь. Нөгөө нэг усан дээр нэг тос асгачаар ингээд нэг юм бүлэгнээд ингээд нэг дээр нэг хөөд идэг та нэг эвцэлдэж өгөхгүй. Нэг тэрнтэй адилхан ингээд нэг итгэжтийн донд Саул ингээд ороод ирэх гэсэн чинь хүлээж авдаггүй. Нэг л уусаж өгдөггүй. Нэг л ингээд нэг хоорондоо ингээд нэг юм шингэж өгдөггүй. Нэг юм бүлгэнсэн нэг нөхөр ингээд нэг юм тусдаа нэг нөхөр нэгдэж орох гэхээр орж болдгоо. Нэг юмны хүрээлэлд нэг багтаж чаддггүй. Уул нь ормоор байдаг, найзалмаар байгаад байдаг. За энэ үед одоо жинхэнэ нугас чүмэг буюу холбогчийн үүргийг хэн гүйцэтгэж байгаа гэхээр Барнаб гүйцэтгэж байгаа. Барнаб яасан гэхээр Саулыг дагуулж очоод элч нарт танилцуулж ярьж өгөөд элч нарын нүд нээгдээд Саулыг хүлээн зөвшөөрөөд одоо өөрсдөө хүрээлэлдээ оруулж авч шин. Тэгэхээр энэ Барнаб өөрөө хизээдээж очоод энэ Саултай танилцсан байдیں۔ Тэ нөгөөдүүл нь чадахгүй байхад манер очоод чадсан байдаг байхгүй. Тэгэхээр энэ Барнаб бол их тийм харилцааны хүн байна л та. Элч нар ингээд заагаа бариад Паултай уулзахгүй одоо Шаултай уулзахгүй байгаад хахад Барнаб одоо ямар ч шугамаараа байдгийг очоод холбогдсон, уулзсан, аль хэзээний Саултай яриа хөөрөө өрнүүлсэн, Саулыг таньдаг мэддэг болцсон, буцаагаад нөгөө Саулыгаа одоо нөгөө хэдтэйгээ холбож өгч байгаа тэр холбогчийн үүргийг өөрөөр хэлбэл эвлэрүүлэгчийн үүргийг биелүүлж байгаа байхгүй. Тэгэхээр та амьдралд нэг тийм байдалд орж үзсэн үү? Нэг хэсэг хүмүүсийн хүрээлэлд нь орчмоор байгаад байдаг. Нөгөөдүүл нэг л оруулж өгдөгөө. Та нэг л нэг юм долгион таарж өгөхгүй. Уул нь харахаар их гоё хүмүүс байгаад байдаг. Дунд нь ороод нэг найзалчмаар байгаад байдаг. Нөхөрлчмөр байгаад байдаг. Эсвэл одоо нэг шинээр нэг албан газар ажилд орлоо. Тэр хуучин хамт олонны дунд нэг л орж болдгоо. Нөгөөдүүл чинь ингээл нэг харчаал нэг дундаа оруулж өгөхгүй. Нэг юм бүлэрхээл нэг дунд нь орох гэхээр нэг л нээгдэж өгөхгүй, орж өгөхгүй. Нэг намайг орох гээд байгаагаа хандлагыг нь бол мэдэхгүй ш, мэдээд байгаа уулан тэд нар. Тэгсэн мөртлөө нэг ягаад чи нэг л юм харилцааны хаалт тавиал би нэг юм ярихаар нэг л нэг явж өгөхгүй, яриа ярьж өгөхгүй. Тэгсэн мөртлөө өөр хүнтэй болохоор ингээд лаг миний хажууд ингээд өөр хүнтэй болохоор амар лаг инээлтэл ярилтаал хөөрөлдөөл хүзээс мөрөөрөө тэрвэрлтэл ингээд байгаа мөртлөө намайг нэг юм яриад эхлэнгүүт хин хаанаас орж ирээ юу яриад оноо гэсэн шиг нэг сонин хараал тэгвэл би нэг сонин тавгүй духгүй болоод нэг юм хом ярьж марж чадхаа болоод тэгсгийгээр чимэг олчингод хаа гэд хоорондоо нэг гоё ингээл нэг ийм юм мэдэрчээсэн үү та нар? Нэг амьдралд нэг ийм юм мэдэрчээсэн үгүй юу? Тийм ээ, нэг албан байгууллагт орохоор эсвэл нэг найзуудынхаа найзуудын донд орохоор эсвэл хаан чим нэг тийм байдалд орохоор нэг л нэг яаж нэвтрэх учраа олохгүй, яаж яриа хөөрөө өрнөх учраа олохгүй. Гэтэл тэр дунд нэг хинтэй ч гэсэн нэг гоё үг хэл амаа олцоод амар хурдан хүнтэй нэг найз болоод нэг мэдхэд тэр хүмүүсийг хооронд нь холбоо явуулдаг хүмүүс байдаг та. Нэг юм холбогчийн үүргийг гүйцэтгээд байгаа. За одоо саксны багаар ярил холбогчийн үүргийг гүйцэтгээд байна шүү дээ, тэ. Нөгөө хамгаалагч болон довтлогч хоёроо хооронд нь холбож өгч байна. Сая хөл бөмбөгийн дэлхийн аварга боллоо шүү дээ. Тэгэхэд тэр нөгөө нэг ингээд хөл бөмбөгийн багийн нөгөө байрлалуудыг нь дандаа давхар танилцуулж явд юм байна шүү дээ. Тухайн ингээд баг талбай дээр гараад тоглолтонд орохоос өмнө тэр одоо баг те одоо хэд талбай дээр хин урдаа зогсоод дундаа хин зогсоод хойноо хин зогсоод явах юм ингээд. Тэр дунд зогсож байгаа нь ч дандаа холбох үүргийг гүйцэтгэдэг те. Тэгээ Месси юугаараа алдартай байдг вэ гэхээр өөрөө довтлдог гол хийдэг мөртлөө зөвхөн би л гол хийнэ гэж улаарахгүй бас бусдтай боломж олгож холбож өгдөгөөрөө бас Месси бас бүр их хүмүүсийн хайрыг татчих штэ те. Тэгэхээр нэг юм холбогчийн үүргийг нэг юм баг дотор гүйцэтгэдэг хүн байдаг та. Иерусалимийн чуулганд бол Барнаб яг энэ үүргийг гүйцэтгэж байгаа хүн байгаад байгаа байхгүй юу? Барнаб бол одоо ингээд элч нар шиг мондог ингээд өвчин идгээгээл чөтгөрүүдийг зайлуулаад одоо ингээд галтаа цогтоо номлол хийгээл ингээд яваад байгаа юм биш. Тэгсэн мөртлөө хүмүүсийн дунд байгаад хүмүүсийг сонсоод хүмүүсийг босгон байгуулаад хооронд нь холбож өгөөл, эвлэрүүлж өгөөл, нийлүүлж өгөөл, дунд нь нэг юм нугас чүмэг нь болж өгөөл ингээд
нэг юм холбоос нь болж өгөөл яваад байдаг. Барнаб бол яг тийм хүн байсан. Хамаатан саднуудын донд ч гэсэн ийм хүн байдаг та. За та нар мэдэн дээ. Манай хамаатнуудыг хооронд нь ганц холбож байгаа хүн чинь тэр юм байгаа штэ гэл. Тэг юм уу хин ах минь хин ихч минь бүгднгээр нь явна, бүгднтэй нь уулзна. Тэнд нь юу болж байгаа гэдэг мэдээллийг энд нь дамжуулна гэл те. Ингээл нэг ийм юм ярихаар та нарт нэг юм ойрхон сонсогдож байгаа биз? Тэ. За сүүлийн жилүүдэд монголчууд нөгөө ургийн баяр гэдэг их тэмдэглэдэг болсон. Ураг хотлолноороо цуглараад зарим нь одоо яаш хэдэн зугаараа цугладаг гэр бүлүүд байна. Зарим нь 60 70 80-уулаа цугладаг гэр бүлүүд байна те. Том жижиг янз янзын гэр бүлүүд одоо 2 жилдээ 3 жилдээ 4 жилдээ нэг удаа ургийн баяр маяр гэж хийдэг болсон. Тэгэхэд тэнд нэг бүх юмыг зохион байгуулж тентгийнх нь тэгж яваан байна. Эднийх нь ингэж яваан байна гэдэг салаа мөчрүүдийг хооронд нь авчирч нэг модонд ингэж авчирч зангидчихдаг, нэг зохион байгуулдаг, нэг дунд нь холбогддог нэг тийм хүн байдаг та. Барнаб бол Христийн бие дотор яг тийм хүн байсан байна. Сонирхолтой хүн. Тэр бол өргөлөөр чоолгоныг ивэж исэн. Бусдад орон зориг өгдөг хүн байсан. Дээр нь хоорондоо холбогдохгүй байгаа хүмүүсийг хүртэл хооронд нь холбоод өгдөг. Ийм гайхалтай хүн байж. Тэр өнөөдөр чуулганд юм Барнаб шиг үйлчлэл их хэрэгтэй байдаг. Дутагддаг. Нэг хэсэг нөгөө тийшээ хараа суучдаг. Нөгөө хэсэг нөгөө тийшээ хараа суучдаг. Нуруугаа харуулаа суудсан үед дунд нь Барнаб шиг хүмүүс хэрэгтэй байгаа гэдэг. Тийм ээ. Нэг хэсэг нь нийлдэгээрээ нийлээл, нөгөөдөл нь нийлдэгээрээ нийлээл. Нэг нь хоорондоо бие бинийгээ нэг юм хардаггүй. Нэг ийм тохиолдол дунд нь аль алинтай нийлээд, аль алинд нь эвтэйхэн хандаад, аль алинтай нэг ивийг олоод холбогддог ийм хүмүүс байгаад байдаг. Манай чуулган ч гэсэн ийм бэлэг авьяасыг эзэн бас өгсөн. Тэр хүн энэ бэлэг авьяасаа хурдан нээж илрүүлээд ажилуулад одоо яваасаа гэж тийм. Тэгэхээр чуулган дотор ийм хүмүүс олон байх тусмаа чуулган их хэв нэгдэлтэй болдог. Чуулган харилцан бие бинийгээ их ойлгодог. Тэгээ бие бинийгээ их дэмжиж босгон байгуулж эхэлдэг байгаад байдаг. Тэгэхээр чуулганд яг ийм одоо хүмүүс маш их хэрэгтэй байдаг. Барнаб шиг ийм хүмүүс хэрэгтэй байдаг. Тэгэхээр нөгөө амьдрал нь өөрчлөгдөд гимээ гимшээд эзэн рүү дөнгөж ирж байгаа Саулыг аль хэзээний эзнийг дагаад эзэнд үйлчлээд явж байгаа нөгөө агуу элч нартай холбож танилцуулж өгөх ажлыг бол Барнаб одоо хийж өгч штэ тийм ээ. Тэгэхээр та ч гэсэн хэн нэгнийг өнөөдөр цуглаан дотроо та ч гэсэн хэн нэгнийг Христ дотор бас яг ийхүү холбох нь бас таны бидний дуудлага үүрэг байна гэдгийг би хэлмээр. Тэгэхээр их сонирхолтой штэ. Библиэлд Барнабын түүх их олон гардаггүй. Ялангуяа энэ Үүс номон дээр бол олон гардаггүй. Петр болон бусад элчнэрийн түүх нэлээд гардаг. Тэгснээр тэдрээс залгуулад энэ Паулын түүх их гардаг. Тэгээ энэ хоёр түүх ингээд аюу их гардаг мөртлөө дунд нь Барнабын түүх нь жохон гардаг. Гэхдээ энэ хоёр одоо хэсгийг хооронд нь холбоо тавьсан үн Барнаб байгаад байдаг байхгүй. Тэгэхээр хаалгыг харах юм бол нугас нь юм жижигхэн юм байдаг те. Хаалганы хавтас ч өөр их том юм байгаа. Хан өөрөө том юм байгаа. Энэ хоёр том юмыг хооронд нь холбоод тэгээд нэг юм ингээд нэг онгоодог хаагддаг байлгаад байгаа тэр нэг жижигхэн нэг юм чинь харахад жижигхэн мөртлөө маш чухал үүргийг гүйцэтгэж байгаа байхгүй. Гэр бүл дотор ч гэсэн тийм байдаг тийм ээ. Олон хүүхдүүдийн нэг ээж автагаа нэг арай нэг ойр айтаахан бусдтайгаа нэг уулзраа олцоод байдаг. Нэг ингээд байдаг. Тэгэхээр Христийн бие дотор эзний хаанчлалын төлөө, сайн мэдээний төлөө биднэрт ийм хүмүүс бас хэрэгтэй. Ийм бэлэг авьяасууд үнэхээр таны дотор байгаа гэж итгэж байна тийм. Ийм одоо хүмүүстэй чуулган бол маш их өсөж өндийдэг. Ийм хүмүүс байхгүй чуулган яадаг вэ гэхээр хүн ирлээ тогтохгүй яваад өгдөг. Ирээл яваад тэрийг араас нь санаа тавьдаг хинч байдаггүй, хүн орж ирж л байдаг, явж л байдаг, хин ирээд ороод гарлаа. Хинч тэрэнд санаа тавьдаггүй ийм болчдөг. Нэг хоёр хүн тийм хүмүүст ингээд санаа тавихаар тэр нь амждаггүй. Жишээ нь одоо пастор ч юм уу, цуглааны ахлагч нар ч юм уу яг тийм юм руу ингээ ороод санаа тавих гэхээр энд нэг хүнтэй уулзах хэрэгтэй байдаг. Тэнд нэг хүнийг халамжлах хэрэгтэй байдаг. Тэнд нэг шинэ хүн ирчээд байдаг. Тэрнтэй нэг уулзмаар байгаад байдаг. Ингээ дунд нь ингээ амжихгүй байгаад байдаг. Яг нэг юм циркийн нэг юм олон юм савх модон дээр нэг юм тавг эргүүлдэг нэг жүжигчин байдаг да тий. Нэг талаар амар авьяаслаг мөртлөө бас зорж байгаа хөөхгүй тэр маань ч бас дунд нь те энд эргүүлээд ингэж л тент ингээл дайгнаал унахгаал та за байж гараа гал та эндээс ингээл ирчин авахлаад нөгөө тал руугаа ингээд унах гад өнгөтэн тэндний ирчин аваалаа тэгвэл энд нөгөөдөл нь дутаал эхэлж байгаа хөөхгүй бас ингээл тэгээ баах босгох хүн байхгүй тэнд нь те нэг атайхан үг хэлээд зовлонгийн сонсоод залбирж өгөөд урам өгөөд өгчих хүн тэнд нь байхгүй эсвэл нэг аваад ирэх хүн тэнд нь байхгүй байгаа. Тэгээд энд нь за ингээд 3-7 хоногтоо гэл дахиад энийг нэг босгоно те. Ингээд донд нь ингэж олон хүнийг босгох. Нэг хэсэг нь болохоор бүр ингээ ядраад бүр цөхрөнгөө бараад
Сүүлдээ бүр тамирдаад дуусдаг. Нэг хэсэг нь болохоор намайг хинч тоохгүй мэн гэж яваадагдаг. Нэг хэсэг нь болохоор тэгэл одоо яах юм гэл ингээд сууж идэг. Тэр ийм байдалтай аливаа байгууллага эсвэл хамт олон эзний сүмч болгон бол өсөхгүй. Тэгэхээр бидэрт Барнаб хэрэгтэй. Магадгүй таны дотор Барнаб шиг чанар аль хэзээний эзнээр өгөгдсөн байгаа. Гэтэл тэр чанараа бид бас гаргаж ирж үйлчлэх хэрэгцээтэй байдаг. Тийм ээ? Тэр чанараа бид нар одоо тосолж тэр чанараа бид нар дахин ажиллагаанд оруулах хэрэгтэй байдаг. Тэр чанар нь байгаа мөртлөө зэвэрсэн хүмүүс байдаг. Ерөөсө хэрглэж үзээгүй, ашиглаж үзээгүй. Эсвэл өмнө нь аюул мундаг хэрглэжсэн одоо бол тэр үе өнгөрчтэй болцсон хүмүүс байждаг. Итгэхгүй болцсон. Тэгэхээр явахгүй. Тэгэхээр биднэрт бол энэ үйлчлэл, энэ биелэг аваас хэрэгтэй байна. Шаулыг чуулгантай холбож өгч, Христийн биетэй холбож өгсөн хүн нь бол Барнаб байлаа. Тэгэхээр Есүс өөрөө бурхан хүн хоёрын хооронд яг энэ Барнаб шиг өөрөө бас зуучин болсон гэдгийг би өнөөдөр ярмаар байна. Тэгэхээр Барнаб Шаулыг бусад элч нартай холбож өгсөн лугай адил эзэн Есүс та бид хоёрыг бурхан эцэгтэйгээ холбож өгсөн шүү. Бурхан бол ариун бурхан байж байна. Харин нүгэлт хүн тэнд байгаад байна. Энэ хоёр хоорондоо уулзалтахгүй байна. Бурхан хүнд өөрийгөө илчилж ойлгуулмаар байна. Харин хүн бурханыг таньж мэдэхгүй яваад байна. Тэгэхээр дунд нь нэг зууч хэрэгтэй байна да. Тэр зуучийн үргийг Есүс Христ хийсэн шүү. Тийм учраас би холбогдох дараагийн ишлэгийг танаас уншмаар байна. Эфес 2 дугаар бүлгийн 14-өөс 18 дугаар ишлэгийг уншиж өгмөр байна. Та нарын хуудсан дээр чинь байгаа. Эфес 2-ын 14-өөс 18. Есүс Христ бид бүгдийн эв найрамдал юм. Тэрбээр дайсагнал хуваагдлын ханыг өөрийн биеэр нурааж хоёр талыг нэгтгсэн бөгөөд зарилгаар ирсэн олон тушаал бүхий хууль зааврыг хүчингүй болгосон юм. Ингэснээр хуваагдсан хоёрыг өөртөөгөө нэгтгэн нэг шинэ хүн төрлөختнийг бүтээж эвсүүлэн нийлүүлж хоорондын дайсагналыг нь устгаад хоёр талыг загалмаагаар дамжуулан нэг бие болгон бурхантай эвлэрүүлэх зорилготой байв. Есүс ирж хол байсан та нарт ч ойр байсан тэдэнд ч эв найрамдлыг тунхагласан билээ. Тиймхүү хоёр талын аль аль нь Есүсээр дамжин нэг сүнсээр эцэгт хурж очих боломжтой болсон юм а гэж хэлсэн байна шүү дээ. Тэгэхээр Есүс энэ дэлхий дээр хоёрыг хооронд нь холбох гэж ирсэн гинэ. Юудэчүүд ба харь үндэстнүүдийг хооронд нь холбох гэж ирсэн. Юудэчүүд нь өөрсдөө болохоор бидний еврейчүүд бид нар бол одоо бурхныг мэддэг ард түмэн энэ Мосан бусад үндэстнүүд бурхныг мэдхгүй бузар амьтад гэд еврейчүүд нь ингээ пэдэгэд байдаг. Одоо ч гэсэн Нью-Йоркийн еврейчүүд тийм шүү дээ. Тэгээ тэр Вильямсбургийн еврейчүүдийг хар те өөрсдөө тэнгэрээс буугаад ирсэн юм шиг л боддог. Тэгээ бусад үндэстнүүдийн идж байгаа, ууж байгаа, өмсөж байгаа, зүүж байгаа бүх юм нь баба балиар гэж үздэг. Би нэг орой тэр Вильямсбургийн годомжинд зогсож исэн чинь яг нэг тийм ийм торцгон малгайтай ийм юудэ хүн хурж ирсэн. Чи энд юу хийж байгаа юм? Намайг над руу амар муухай цаа гэж. Нэг залуу хогоо хаях гээд гарч ирэхдээ намайг бүр өстө нэг эвэртэй тулаа үзэж байгаа юм шиг бүр үзэн ятсан нүдээр хараад ингээд одоо юугаа хогоо хайчаад ингээд дахин эргэж хараад ингээд гэрлүүгээ яваад очив. Болдог бол намайг бүр өшөглөөд тэндээс бүр хөөчмөр байх шиг байна бүр. Тэгээ тэд нар өөрсдийнхөө бүх огшлон хорвоог ингээд өөрсдөө тэндээ бүрдүүлсэн. Тэгээ тэндээ амьдардаг. Хүн оролдгоо тэндээсээ өөрсдөө гардаггүй. Ийм ард түмнээс яаж бурхны ивэлийг бид авах юм бэ? Уул нь тэд чинь энэ хорвоод бурхны ивэлийг тунхаглахын тулд дуудагдсан ард түмэн шүү дээ. Гэтэл өөрсдөө ингээд тусгаарлалцсан. Бусад үндэстнүүдээс тусгаарлалцсан. Гэтэл Есүс өөр байсан. Юу вэ гэвэл бурхныг таньж мэдэхгүй байхад тэр бурхныг таниулж ойлгуулахын тулд Есүс энэ хорвоодоор зууч болж ирсэн. Тэр нүгэлтэнгүүдийн найз байсан. Тэр аригчдын найз байсан. Тэр бозрмуу хийж байгаа хүмүүс төр очиж тэдний өвчнийг эдгэж өгч ирсэн. Тэдний амьдралд нь байгаа зовлон шаналлд нь Есүс хариулт өгч ирсэн. Тийм ч учраас Есүс бүр өөр юу гэж хэлж ирсэн бэ гэхээр хүнд дарамт үрж зовлонд онсон хүмүүсээ та нар над руу ир, би та нарыг амраая гэж хэлж ирсэн. Та нар над руу ирээд миний буулгыг ав, миний ачааг ав. Миний ачаа, миний боолго бол та нарын энэ хорвоо дээр үүрч яваа ачаа боолгоны чинь хажууд хавгүй хөнгөн. Та нар надаас суралц. Учир нь би зүрхээрээ дүлгөөн даруу билээ гэж Есүс хэлсэн. Нэг юм бардам хүнтэй, нэг юм хатуу хүнтэй найзлах хэцүү байдаг те. Харин Есүс хэлсэн те та нар ирээд надтай найзал. Яагад гэвэл би зүрхээрээ дүлгөөн даруу гэж Есүс өөрийгөө хэлжсэн шүү дээ. Тийм болохоор Есүс Христ бол нөгөө дайсагнаж байгаа хоёр талыг хоорондоо эвлэрүүлэх гэж ирсэн. Энэ хоёр тал гэдэг нь
Юудэ хүмүүс харь үндэстэн хоёрыг хэлж байгаа. Эфес номон дээр тийм утгаар нь хэлсэн. Нөгөө талаар дайсагнсан хоёр тал гэдгээрээ Есүс юу хэлсэн бэ гэвэл энэ Эфес ном юу хэлсэн бэ гэвэл бурхан ба нүүлт хүн төрлөختөн хоёрыг хооронд нь ярьж байгаа. Тэгэхээр Есүс дээшээгаа хүнийг бурхантай холбохож ирсэн. Есүс хажуу дишээ хүмүүсийг хооронд нь холбох гэж ирсэн. Тэр утгаараа загалмайг тэгж одоо бэлэгдэж тайлбарладаг хүмүүс байдаг шүү дээ. Мэдээж ромчууд загалмайг анх хийхдээ тэгж бэлэгдэж бол хийгээгүй л дээ. Загалмай гэдэг бол Ромын хүн цаазалдаг цаазын арга байхгүй юу? Гэтэл загалмай ч өөрөө ийм хрээс хэлбэртэй шүү дээ. Ийм хрээс хэлбэртэй. Тэгэхээр яг энэ хрээсийн төв дээр Есүс цовдлогдож байгаа. Тэгээ хожим Христэд итгэгчдэр загалмайг хараад анзаарсан зүйл нь тэр байхгүй юу? Энэ загалмай чинь хрээс байгаа нь их учиртай юм байна шүү дээ. Ер нь. Яагаад гэвэл Есүс бидний төлөө загалмай дээр цовдлогднаас орж бидний амьдралдаа хийсэн гин нүглийн төлөө өөрийнхөө цусыг урсгаж халуун ам бүлээн цусаад ингэж зориулснараа биднийг алсарсан тэр бурхантай холбож өгч байгаа юм байна. Мөн биднийг таарамжгүй найз нөхдүүдтэй бас бидрийг хооронд нь эвлэрүүлж өгч байгаа юм байна. Яагаад гэвэл бурхны хайрыг мэдсэн хүн бусдыг хайрлаж эхэлдэг. Гин нүглээ гимссэн хүн бурхантай холбогдож эхэлдэг. Яагаад гэвэл бид бурхны өмнө нүгэл үлдсэн. Энэ нүглийнхаа улмаас бид бурханд хүрч очих ямар ч боломж байхгүй. Гэтэл бурхан бидний төлөө Есүсийг илгээгээд Есүсийн загалмаагаар дамжуулан бидний гмийг уучлаад одоо бид бурхантай холбогдох боломжтой болсон. Тийм учраас бид Есүсийн нэрээр залбирдаг. Тийм учраас бид Есүсийн нэрээр дамжуулан бурханд итгэлээр өнөөдөр бид нар амьдарч байгаа. Тэгэхээр Есүс гэж хэн бэ гэвэл Есүс бол та бид хоёрыг бурхантай холбодог холбогч, эвлэрүүлэгч байхгүй юу? Есүс бол зуучлагч байхгүй юу? Есүс өөрөө холбогч болж ирсэн. Есүс өөрөө тэр нугас чөмгөн болж ирсэн. Есүс өөрөө тэр хоёр эргийн хооронд нь холбосон гүүрэн болж ирсэн. Тэгвэл өнөөдөр тэр Есүс та бид хоёрыг бас энэ хорвоо дээр сайн мэдээний төлөө бас яг тэр үйлчлэл дуудаж байгаа биш үү? Та бид хоёрыг яг тэр энэ хорвоо дээр энэ хүмүүсийн дунд, энэ ертөнцийнхний дунд та бид хоёрыг энэ дэлхийн өнөөгийн Барнаб байхаар бурхан та бид хоёрыг дуудсан гэдэгт би эргэлзэхгүй. Би үүнд итгэж байна. Энэ хорвоо урам зоригоор одоо маш их дутагдж байна. Энэ хорвоо өнөөдөр сэтгэлийн одоо тайтгарал, тайвширлаар маш их дутагдж байгаа юм хорвоод бид амьдарч байна. Маш их ганцаардсан, хямарсан, сэтгцийн асуудалд орсон ийм хорвоод өнөөдөр бид амьдарч байна. Төрж байгаа хүүхдүүдийг хар, тийм ээ? Сэтгцийн асуудалтай хүүхдүүд төрөх нь олширч байна. Залуу сайхан эмэгтэйчүүдийг хар, залуучуудыг хар. Сэтгцийн асуудалд өртөх нь маш их болж байна. Гэртээ ганцаараа суудаг, нийгмээс өөрийгөө тусгаарлцсан, итгэл найдвар байхгүй, юу хийхээ мэдэхгүй, уул нь авьяастай штэ, боловсралтай штэ уул нь. Гэхдээ зориг зүрх байхгүй, бусд хүн өөрийг нь хүлээж авах гэдэгт итгэлгүй, бусад хүнтэй харьцаасаа айдаг, ганцаараа суудаг, дотгошоогоо ийм хүмүүсийн тоо өнөөдөр нийгэмд өдрөөс өдөрт өсөж байна. Ийм маягийн хүүхдүүд төрхөн ч ихсэж байна. Тэгээ бид яах ёстой? Бид энэ хорвоод Барнаб байхаар дуудагдсан хүмүүс. Бид энэ хорвоод Есүс Христийг танилцуулж энэ хорвоогийн хаягдсан, орхигдсон тэдгэр хүмүүсийг Христтэй холбож өхийн тулд бид Барнаб байхаар дуудагдсан хүмүүс юм аа. Тийм учраас бидний энэ хэсэг дээр Эфесийн 2 дугаар бүлгийн 14-өөс 18 дугаар ишлэл бол өнөөдөр Барнабын түүхтэй яг одоо авцалтж байна гэж. Тэгэхээр Барнаб бол өөрөө итгэгч хүн, чуулганы доторх жинхэнэ амьд холбогч нь болж өгчээсэн хүн байсан бол өнөөдөр Есүс хүн төрлөختөн ба бурхан хоёрыг та бид хоёрыг бурхантай маань холбосон хүн. Мөн Есүс та бид хоёрыг бусад хүмүүстэй холбож өгч байгаа хүн. Тийм учраас энэ үйл хэрэгт бид Есүс Христтэй хамт явах ёстой. Есүс Христтэй хамт бүгдээр үйлчлэх ёстой. Нью-Йоркт монголчуудын тоо ер нь харьцангуй ихсэн юм шиг гэдэг ийм яриа байдаг те. Ер нь Нью-Йоркт байгаа монголчуудын тооны талаар бол ямар ч одоо албан ёсны судалгаа бол байхгүй. Олон жилийн өмнө одоо Нүбийн дэргэдэх сорин төлөөлөгчийн газраас Нью-Йоркт зугаа Нью-Йорк орчмоор байгаа. За тэгвэл Пенсильвани болон Нью-Жерси мужтаа хамаатуулаад нэг 400 гаруй монголчууд байна гэсэн тоо судалгаа тухайн үед хийж исэн мэлээ. Гэхдээ тэр чинь судалгаанд нэг хэсэг нь бас хамрагдаг байгаа шүү дээ бас. Тий. Тэгэхээр одоо ямар вэ? Зарим хүмүүс болохоор одоо их цөөрцөн гэж ярьдаг. Зарим нь болохоор одоо харин их болоод байгаа юм биш үү? Чин монголчууд ингээд энэ тэнд байгаад ил шүү дээ. Мэрсэр ингээд яваад ил шүү дээ. Байгаад ингээд тэгээд байгаа. Тэгэхээр яг албан ёсны яг нэг ийм байна гэд хэлчих тоо хаанаас ч энийг ерөөсөө хийгээгүй юм байлээ. Гэтэ ерөнхийдөө 300-аас 500 орчим монгол хүн Нью-Йорк орчмоор амьдарч байгаа болоо гэж зөвхөн багцаалдаж
ерөнхийдөө бол бодож байгаа. Тийм ээ. Тэр хүмүүсийг холбох хүмүүс хэрэгтэй байдаг. Тэр хүмүүсийг эзний чуулгантай, эзний сайн мэдээтэй, Есүс Христийн үнэнтэй, Есүс Христийн хайртай холбох Барнаб нь болцгоё бүгдээрээ. Тэгэхээр манай Нью-Йорк Монгол чуулган бол Нью-Йоркийн монголчуудыгаа Есүс Христтэй холбохын тулд дуудагдсан бид бол энэ цаг үеийн Барнабад байх ёстой юм аа. Тийм учраас эвлэрүүлэгч байхаар бид дуудагдсан. Учир нь бидний эзэн Есүс Христ өөрөө бидний гмийг уучлаж Бурхантай минь биднийг эвлэрүүлэхээр эвлэрүүлэгч болон энэ дэлхийд ирсэн. Тийм учраас бид эвлэрүүлэгч эзэнд итгэдэг, бид эвлэрүүлэгчийн үйлчлэлд томилогдсон хүмүүс юм аа. Би бас нэг чухал зүйлийг та нарт ярив. Эвлэрүүлэгч байхад жоохон золиос бас гардаг аа. Эвлэрүүлэгч байхад золиос бас гардаг шүү. Барнабын хувьд бол төрүүлж Саултай нүр тулж штэ. Барнаб ч гэсэн өөрөө Саулыг танихгүй. Барнаб ч гэсэн өөрөө баригдах юм бол шоронд орох эрсдэл байгаа. Барнаб ч гэсэн одоо ингээд Саулыг хэн гэдгийг мэдэхгүйгээр ингээд очиж уулзаад баригдах юм бол Барнабт ч гэсэн эрсдэл байгаа. Гэхдээ эхэлж Барнаб очиж Шаултай танилцсан байгаа даахгүй. Тэгжээж дараа нь яаж юм гэхээр Барнаб зуучлаад тэрийг бусад элч нартай танилцуулсан байгаа даахгүй. Тэгэхээр чин Барнаб бол тодорхой хэмжээний эрсдлийг бас өөр дөрөв үүрж яана гэсэн утгатай. Холбогч байхад, эвлэрүүлэгч байхад, тийм ээ, тэр нугас чүмгэн байхад бидрээс бас золиос гардаг. Тийм ээ. Бид нар заримдаа бусдын төлөө цагаа зориулна. Магадгүй мөнгөө зориулна. Бензин тосоо зориулна. Цаг нараа зориулна. Арай илүү ихт унтах байсан бол 2 цагийн дараа унтах шаардлагатай. Тийм үе ч гэсэн байна. Тийм үед ингээд өөрийнхөө талаасаа бодох юм бол ингээд хохироод байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тэрийг тэгж бодоод байвал ерөөсөл тэгж бодол дуусна бид нар. Харин бид үүнийг сайн мэдээний төлөө, эзний алдрын төлөө хийж байгаа гэдгээ бид нар ерөөсөө мартаж болохгүй. Яагаад гэвэл эзэн өөрөө биднийг эргээд шагнадаг. Эзэн өөрөө биднийг эргээд ивэдэг. Хүн болгон ашиг харсан. Хүн болгон нэг хурууга хөдөлгөтөл нэг зоосны нүхээр харж байгаа ийм цаг үед өнөөдөр хэн нэгэн энийг хийхгүй юм бол бүгд цаашаа хараад явах тийм л орчинд өнөөдөр бид нар амьдарч байна. Бүгд өөр өөрийнхөө мөрийг хөөгөл, бүгд өөр өөрийнхөө ашигыг хайгаал, бүгд өөртөө юу хэрэгтэй вэ гэдгээ бодоод тэгэл бүгд мөр мөрөө хөөгөл надад ямар хамаатай юм гэж бодоод хувиа борлуулж довоо шарлуулад явдаг ийм л нийгэмд өнөөдөр бид нар амьдарч байна. Тэгвэл энэ үед хэн нэгэн загалмайн тэр Христээр зогсох тэр цаг маань иржээ. Хэн нэгэн тэр загалмайн огтлцол дээр Есүс Христтэй хамт зогсох тэр цаг маань бас бидний хувьд иржээ. Бид тэгж зогсохоос нааш сэргэлт ирэхгүй. Бид тэгж зогсохоос нааш хүмүүс эзний хайрыг олж мэдэхгүй. Бид тэгж зогсохоос нааш эзний Есүс Христийн бий болсон эрхтэнгүүд хоорондоо холбогдохгүй, хөл нь гартайгаа холбогдохгүй, ам нь энэ хацартайгаа холбогдохгүй, чихэн толгойдоо наалтахгүй, нүд нь тусдаа яваад, чихэн тусдаа, ходоод нь дотроос гарцсан, энэ хөлний ийшээ салцсан яваад тэр нэг бий болж чадахгүй. Тэгээ ийм хүн яах вэ? Үхэн. Ийм чуулган яах вэ? Үхэн. Тийм утгатай. Харин хамтдаа байгаад бие биендээ үйлчлэх юм бол яах вэ? Бид босох болно. Энэ чинь Христийн бие шүү дээ. Тэгэхээр энэ Христийн биеийн холбогч нь Барнаб байлаа тухайн үед. Барнабыг ингэж Есүс Христ онцгой үйлчлэлийн төлөө хэрэгжилж ашиглаж ээж. Тэгвэл бүгдээрээ хамтдаа ингэж үйлчлцгээе. Ингэж үйлчлэхэд бэлэн байцгаая гэж та нараа уриалж байна. Есүс таныг Бурхантай холбох гэж ирсэн. Та Есүсээр дамжуулаад Бурхантай холбосон бол одоо та бусдыг Есүсийн дотор бас Бурханы хайр ивэл нэгүсэлтэй холбож өгөөрэй. Амен. Бүгд хамтдаа залбирцгаая. Агуу хүчит Бурхан эцэг минь. Таны илгээсэн аврагч, бидний эзэн зүрхээрээ дүлгөөн дарав. Хажууд нь байхад тайвширлыг авдаг. Нөхөрлөхөд сэтгэл амардаг. Урам зориг авдаг. Амьдралын мэрэгэн ухааныг суралцдаг. Бидний аврагч эзэн Есүсийн төлөө талархаж байна. Есүс та энэ дэлхийд ирэхдээ үнэхээр дайсагналын ханыг өөрийн биеэр нурааж хоёр талыг та нэгтгэж үнэхээр бидэрт дайсагнаж ирсэн тэр хуулийг хүчингү болгон харин хайраараа биднийг Бурхан эцэгтэй минь болон өөр хооронд маань холбохоор ирсэн тандааг ялаалаа. Есүс та биднийг өөрийн сүнсээр дүүргээч.
Есүс та биднийг өөрийн ариун сүнсээр дүүргээч. Үнэхээр тэнэж төөрсөн энэ хорвоог хайж гээгцэн энэ хорвоог бид таньтайгаа холбохыг хүсэж байна. Та онцгойлон үнэхээр тэр Барнабын тослогоог бидний дээр байлгаач. Та онцгойлон Барнабд өгсөн тэр өргөн зүр сэтгэлийг, Барнабд өгсөн тэр агуу хайрын сэтгэлийг бусдыг тайвшруулан урамшуулдаг тэр л тослогоогоо та бидэнд өгөөч. Эзэм Нью-Йорк Монгол чуулган нь Нью-Йорк хот дох Бурхны зууч байх болно эзэн. Нью-Йорк Монгол чуулган нь Нью-Йорк болон Пенсильвани, Нью-Жерси, Коннектикут орчимдоо бид үнэхээр тань руу очих гүүрэн болсон холбогч байхыг бид хүсэж байна. Бид эвдрүүллийн байр суурин дээр байж таны сайн мэдээг бид гэрчлэхийг хүсэж байна. Та биднийг ивээгээч. Та бидэнтэй харилцаатай анд, найз, хүн нэг бүрийг минь та ивээгээч гэж гуйж байна эзэн. Та надаар дамжуулан бусад өөрийгөө илчилж харуулаач, гэрчлэн мэдүүлээч гэж танаас гуйж байна. Өнөөдөр энд ирсэн хүн бүрийг маань та ивэж өгөрөө гэж гуйж байна. Энд ирж амжаагүй цуглааны минь гişүүдний бүрийг та ивэж өгөрөө. Монгол руу явсан, амралтаа аваад гэр бүлтэйгээ амраа явж байгаа, эсвэл зуныхаа амралтаар ажиллаж байгаа оюутнуудын минь дээр ч гэсэн таны нэгүсэл, ивэл, дүүрэн бахалтгаа гэж гуйж байна эзэн. Баярлалаа бурхан аваа. Тэнд байгаа хүн нэг бүрийн дээр таны ивэл бэлхэм оршихолтгой. Талархан эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Аамен.